За юуны өмнө өнөөдөр 2016 оны 3 сарын 18-ны өдөр энэ бол түүхэн үйл явдал монголчууд бидний хувьд өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр 95 жилийн тохиож байгаа. Тэгээд энэ ялмыг тохиолдуулан би Монгол улсынхаа төлөө ам бие үл хайранд зүтгэж байсан. Өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн нусгийн албанд болон хөшийн байгууллагад ажиллаж байгаа Монгол улсынхаа төлөө зүтгэж байгаа бүх офицер ахлагч баялагч нарт баяр хүргэж байна. Зөвхөн өнөөдөр ажиллаж байгаа биш. Мөн Монгол улсад алба хааж байсан, ажиллаж байсан бүх цэргийнхэндээ баяр хүргэж байна. Ирчүүдэн баяр гэж манайхан ярьдаг. Гэхдээ өнөөдөр баярын өдөр боловч та бүгдийг суулууж хэвлийн байгууллага зарлж байгаа маань өөрөө бас Монгол улсын үндэсний аюулгүй байдал, Монгол улсын тусгаархтналтай шууд холбоотой ноцтой асуудлын талаар хэд хэдэн зүйлүүдийг хэлж та бүгдэд хүргэх гэсэн байгаа. За миний би дөнгөж сая Тагнуул ерөнхий газрын дарга Хошуу генерал хурцад албан ёсны өргөдөл гаргаж өгсөн. За энэ өргөдөл ямар учиртай гэхээр та бүгд мэдж байгаа. Сая 2 сарын 15-ны өдөр Жудагт Монгол хөдөлгөөнөөс зохион байгуулсан бүх ард түмний шуулган гэж хийгдсэн. Энэ шуулганаас гарсан шийдвэрээр бол Жудагт Монгол холбоо байгуулагдсан. Ингээд Жудагт Монгол холбоо бол Монгол улсын тусгаарт үндэсний аюулгүй байдалд ямар байдалтай байна гэдэгт дүн шинжилгээ хийгээд энэ хийсэн дүн шинжилгээнийхээ үндсэн дээр удирдлагын хэмжээнд яар шийдвэр гаргасан. Энэ нь ямар асуудал вэ гэхээр Монгол улсын сайд мэд сайхны инх сайхныг эх орноос урвах, хорон саатуулах гэмтэр гүйцэн байж болшгүй үйлдэлийг шалгуулахаар Тагнуул ерөнхий газарт албан ёсоор хандаад байж байна. За энэ ямар учиртай гэдгийг бол та бүгд мэдж байгаа. 2014-2015 оны хугацаанд 5 толгой орд газрыг ашиглахтай холбоотой нэлээд маргаан дагуулсан асуудал байсан. Улсын их хурлаас ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Улсын их хурлаас гарсан ажлын хэсэг нь бол холбогдох төрийн яам байгууллага, за гадаад дотоодын компаниудаас санхүүгийн олбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээлэл авалгаануудыг бүгдийг цуглуулж аваад энэ цуглуулж авсан материалууд дээр дүн шинжилгээ хийгээд 90 хуудас бүхий 90 хуудас дүгнэлт гаргасан. За энэ дүгнэлт гаргасны дагуу бол улсын их хурлын албан шийдвэр гарсан байгаа. Энэ албан шийдвэрт нь бол 2015 оны 4 сарын 3-ны өдөр Монгол улсын их хурлаас зөвхөн төгсгөлийн хэсгэнд уншаад байгаа та бүгд. Эдгээр алдааг яаралтай засч хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтууд болон засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөөр дурдсан заалтуудад нийцсэн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр байгуулж улсын их хурлаар хэлэлцүүлэн хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна гэсэн. Энэ бол 2015 оны 4 сарын 3-ны өдөр засгийн газарт өгсөн үүрэг байгаа. Энийг өнөөдрийг болтол ерөөс огт хэрэгжүүлээгүй. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байдаг. 85 дугаар зүйл ангид нь бол хорлон саатуулах зүйл анги байдаг. Энэ бол үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтээ хамаардаг. Монгол улсын эдийн засаг тусгаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааг явуулахыг саатуулах зогсоосон бол хорлон саатуулах зүйл ангиар зүйшлэгдэж эрүүгийн хууль заасан дагуу ял шийдэл хүлээх ёстой. Дараагийн ээлжинд хөрөнгө оруулалтын тухай гэрээ, за хамтын ажиллагааны гэрээ, ухаан хот гашуун сухатын чиглэл төмөр замын суур бүтэц барих ашиглах концессийн гэрээ. Энэ гэрээнүүдэд маш ноцтой зүйл заалтууд байсан. Энийг харамсалтай манай төрийн холбогдох байгууллагын тэр болгон анхаарал авч ажил хэрэг болгож чадсангүй. Тэгээд та нарт хоёрхан зүйлийг л энэ өөрийнхөө бичсэн өргөлөөсөө дурдаад уншъя. 2014 оны 4 сарын 6-ны өдөр хөрөнгө оруулагчтай гарын үсэг зурхаар бэлтгэсэн байсан ухаан хот гашуун сухатын чиглэл төмөр замын суур бүтэц барих, өмчлөх, шилжүүлэх концессийн гэрээнд бол засгийн газар хэрвээ ямар тохиолдолд гэрээнийхээ үүргийг зөрчин тооцох уу гэдэг дээр бол маш ноцтой заалт гарсан байгаа. Энэ бол засгийн газар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зэрэг аливаа бусад шалтгаанаар энэ гэрээг цуцлахаар шийдвэрлсэн бол Монгол улсын засгийн газар энэ гэрээг зөрчин цооцно гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол та бидний
эрх зөрчигдсөн асуудлыг тасан зогсоохоор засгийн газар шийдвэр гаргах юм бол энэ бол өөрөө энэ гэрээ заасныхаа дагуу бол хууль зөрчсөн, гэрээ зөрчсөн асуудал гэдэг асар их хэмжээний торгуул алдагдал хүлээхээр заасан зүйл заалт байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан байгаа. Төсвийн компани санхүү талбай нөөцөд нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт хайгуулын ажил хийнэ. Энэ компани хийсэн ажлын хайгуулын ажлын явцад тогтоогдсон буюу үйлдвэрлэлд тохиромжтой гэж үзсэн нэмэлт нөөцийг нэмэлт нөөцөөр бүртгэх бөгөөд Energy Resources компани уул уурхайн үйл ажиллагааныхаа хүрээнд уг нөөцийг ашиглах олборлох хэрэгтэй байна гэж заасан байгаа. Энэ гэрээнээс авсан зүйл заалтууд шүү. Энэ яагаад асуулт дагуулж байна гэхээр энэ хайгуулах газрыг бол тодорхой хэмжээгээр зааж өгөөгүй. Газар орныг зааж өгөөгүй. Нутаг дэвсгэрийн хязгаарыг тогтоож өгөөгүй. Тэгэхээр энэ төсвийн компани бол Монгол улсын бүх нутаг дэвсгэр дээр хайгуулын ажил явуулах эрх нь нээгж гэнэ гэсэн үг. Ингээд хайгуулын ажил явуулаад энэ хайгуулах ажлын явцад олж тогтоосон бүх нүүрсний ордуудыг өөрийнхөө мэдээлд авах, өөрийнхөө амжилт авадна гэсэн эрх нээж өгж байгаа ийм ноцтой заалтууд байгаа. Энэ 90 хуудас материал дээр бол бид нэр мэргэжлийн олон хүмүүс сууж ажилласан. 90 хуудас материалыг дагалдаад нийтдээ 150 хуудас материал одоо энэ байж байна. Энэ материал ингээд 200 гаруй хуудас материал дээр бол үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэрэгсэн хүмүүс, эдийн засагч нар, айгал орчныхон, уул уурхай, хууль эрх зүйн салбарын мэрэгчнүүд, мэрэгсэн мэрэгчлүүд шүү. Зүгээр нэг диплом зөөсөн хүмүүс биш. Энэ дээр мэрэгшил судалгаа хийж ирсэн хүмүүс дүн шинжилгээ хийсэн. Ийм учраас энэ сайхны тэргүүлж байсан энэ ажлын хэсэг бол Монгол улсын эрх ашигт маш ноцтой хохирол учруулах улс. Цаашид Монгол улсын тусгаар тогтнол өрөө эрхт байдал занал хийсэн үйлдэл гэж үзэж энэ өргөлийг гаргаж байгаа. Энэ өргөлийг бол ганцхан би гаргаж байгаа юм биш. Энэ бол Монголын хөдөлгөөнүүд, иргэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд эвлэлд нэгдэж Жуулгт Монгол холбоо байгуулсан байгаа. Энэ холбооны удирдлагын хэмжээнд энэ асуудлыг ярилцаж шийдвэр сүнснээр гаргасан байгаа. Ингээд тагнуулын эрхийн газраас энэ өргөлийн дагуу хэрхэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бол бид нэр тухай бүртэн та бүхэнд мэдээлж байна. Эрүүгийн мессежд хууль зааснаар авал өргөл хүлээн аваад 5 хоногийн дотор тодорхой хэмжээний ажиллагаа явуулдаг. Энэ өргөлийг хүлээж авах уу, цаашаа өргөлөж шалгах уу, эсвэл буцаах уу гэдэг асуудлаар. Энэ 5 хоногийн дараа 14 хоногийн хугацаанд дотор хойшлог ажиллагаа явуулаад энэ өргөлд өртсөн асуудлаар эрүүгээрээ үүсгэж шалгах уу, эсвэл энийг хэрэгсэхгүй болох уу гэдэг албан ёсны хариултыг гаргах өгөх ёстой. Ийм учраас одоо энэ 5 хоног, 14 хоног гэдэг 19 хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд тагнуулын ерөнхий газар хэрхэн яаж ажиллаж энэ гаргасан байгаа асуудлууд дээр ямар шийдвэр гаргаж яаж ажиллахыг та бүгдэд тухай бүртэн мэдээлж хамтарч ажиллана гэдгийг би та бүхэнд хэлж байна. Ингээд асуулт байвал хариулах бэлэн байна. Сүүдүүсээ аваад. Та дөрөв 3 гэрээ уншлаа шүү дээ ийм гээд. Энэ гэрээ ноцтой баримтууд гэдэг шүү дээ. Маш ноцтой. Эндээс ганц нэг юм дурдаад хэлээ. Жишээ бол ийм заалтууд байна. Би сая 2 заалт уншлаа шүү дээ. Тэгээ өөрөө анзаарсан бол 2 заалт уншлаа. Энэ 90 хуудас материалдар нэг үйлчлэн баг хуудас болгон дээр Монгол улсын эрх ашиг зөрчсөн, эрх ашигт хохирол учруулж болох нөхцөл байдлыг бий болгох ус тийм зүйл заалт байгаа. Энийг та бүгдээрээ дахиж эргэж хараараа. Шаардлагат бол бид нартай уулзаж яг ямар зүйл заалтан дээр нь ямар асуудал дагуулж байна, ямар үр дагавар бий болгож байна, Монголд яагаад ноцтой гэж үзэж байгаадгийг бол бид нэр тухайлан та бүхтэй уулзаад тайлбарыг гаргаж өгөөд бүх юмнуудыг тайлбарж өгч болно. Яг тухай үнднээр яг яагаад одоо байна? За, нэгдүгээрт нь бол энэ тухай үед нь бол яагаад өгөөгүй гэдэг асуудал ирж байна. Улсын их хурлаас шийдвэр гаргаад би түрүүн уншсан. Энэ алдаага яаралтай засаж хуулинд нийцүүлж гэрээний төсөд дахиж оруулж ир шийдвэрлүүд гэснийг одоо хэрэгжүүлдэг. Энэ бол 2015 оны 4 сарын 3-ны өдөр улсын их хурлаас гарсан албан бичиг байгаа. За энийг бол бид нар хүлээж байсан. Тодорхой хэмжээний судалгаанууд явагдсан. Одоо гэрээгээ оруулах гэж байгаа тийм асуудал дээр дутуу байна гэжсэн. Тийм боловч одоо энэ үндсэндээ бол жил гаруй хугацаа болоход ямар ч асуудал шийдэгдэггүй. Өөр асуулт. Экзамен сайт дээр нөөцч үзсэн үү? Тавч үзсэн үү?
Инх сайхан сайтаа уулзах, инх сайхан сайтаа тодорхой хэмжээгээр энэ асуудал ярилцлагаар бол хэд хэдэн юмнууд бол явагдсан. Гэтэл инх сайхан сайд бол өөрөө үндсэндээ бол хариултаад бүгдийг нь телевиз, хэвлэл мэдээлэл хэрэгсээр өгсөн байдаг. Тэр байтугай улсын их хурлын даргын зөвлөх, ганц өх зөвлөх хүртэл энэ асуудлаар мэтгэлзье. Аль нь зөв, аль нь буруу юм. Энэ зүйлүүдийг ярилцъя гэхэд инх сайхан сайд энэ дээр өөрөө татгалцсан хариу өгсөн. Өөр асуулт. Хариу хэрвээ таанаа шалахгүй боломжгүй тааны дараагийн авах. Их сайхан шалахгүй. Ямар ч гэсэн хариуг нь хүлээе. Ямар хариу өгөх нь харъя. Харьяалын дагуу тагнууд өрийнхээ асуулт өгж байгаа. Ер нь гэрээний зүйл заалтыг үүсгэх, энэ хуулиуд гарсан байгаа нэргсэн баримт бичгүүдээ үүсгэхэд бол энэ дээр бол ганцхан тагнууд өрийнхээ газрын харьяал эргээс гадна дээрээс нь албан тушаалаа хэтрүүлэх, албан тушаалын байдлыг оруулан ашиглах. Ийм зүйл гэмтэрхтэй холбоотой зүйл юм бол байгаа. Одоо нэг гэрээ засан байдал орчод байгаа шүү дээ. Тэгээд энийг бол ингээд танад Жодгт Монгол Монголын зүгээс одоо нөгөө талдаа Чингис хааны 200 сая амнаар байгаа шүү дээ. Форумс авсан талаар энэ тал дээр ямар байсан? Энэ асуулт бол өнөөдрийн ярианы хүрээний асуудал биш. Тийм бол би зөвхөн өнөөдөр хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор асуулт тавина гэж хүсвэр байна. Шаардлагатай холбоот мэдээлэл өгж болно тусна. Өөр асуулт. За ингээд асуулт байхгүй та бүхэнд баярлалаа.